Зөвлөгчтэй сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэхүү мөнгөний луж нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бол бид махны үн буурах хэмэх одоо сэдвээр ярилцах болно. Тэгэхээр Трамп Ирантай бол энхийн хилцээр хийж Брент газрын тосны үн $120-аас өнөөдөр одоо $70 руу орж ирж байна. Өөрөөр хэлбэл одоо буцаад бараг одоо 30-40% уналтыг бол үзүүлээд байна. За тэгвэл өнгөрсөн 1 жилийн хугацаанд 50% өссөн махны үн эргээд намруулахад буцаад 50% буурах боломжтой юм. Гэдэг энэ сэдвийг бол өнөөдөр хөндөх болно. Тэгээд өнөөдрийн дугаар маань бол тусгай дугаар байгаа учраас студид зочдыг өрсөн байгаа. За тэгээд эхний зочин маань бол Easy Meat махны үйлдвэрийн үүсгэн байгуулагч Чин Азхирлаа. За хоёр дахь зочин маань бол Улаанбаатар Үнцасны биржийн гүйцэтгэгчл даваж байгаа. За мөн бид бол 3 дахь зочноор хүнс хүнтэй аж ахуйн яамнаас зочин өрсөн боловч өнөөдөр 3 дахь өдөр одоо яг засгийн хуралдаанд давхцаж байгаа гэдэг ийм одоо шалтгаанаар бол оролцож чадахгүй нэ гэдэг бас ийм мэдээллийг бол эцсийн мөчид бидэнд өгсөн байна. За ингээд тэгсэн ч гэсэн бүгдээрээ махны үн буурах уу гэдэг сэдвэрээ ярилццгаая гэж шийдээд ингээд нэвтрүүлгээ эхэлж байна. За тэгэхээр махны үн бол мэдээж Монголд байнга л өсдөг та. За гэтэл яг өнгөрсөн 1 жилийн хугацаанд аваад үзэх юм бол за ялангуяа сүүлийн 2025 оны 10 сараас хойш аваад үзэх юм бол махны үн одоо 50%-аар огцон өслөө. За зарим тохиолдолд бол 60% ч ингээд өсөж байгаа юм кейсүүд бол харагдчихэв. За үр дүнд нь болвол иргэдийн худалдаа авч чадвар навс сумлаа. Иргэдийн өрхийн орлого маань өөрөө тийм хэмжээнд өсөж чадсангүй. Өсөх одоо боломж хэцүү. Ийм байхад одоо гол хүнсний хэрэглээний жин дарддаг нөгөө гол бүтээгдэхүүний үн маань 50% өсчихнө гэдэг бол үнэхээр том цохилт бол өрхөддөр маань ирж байна. Тэгээд сая 5 дугаар сарын байдлаар бол инфляц 11.2% гарсан байна. За эндээс бол хүнс ундаа усны бүлгийн үн өмнөх оны мөнөөс 23.4%-аар нэмэгдсэн. Үнээс махан бүтээгдэхүүн 50% нэмэгдсэн хамгийн өндөр нөлөөг үзүүллээ гэдэг ийм одоо хэвлэлийн мэдээлэл, статистик том мэдээлэл бас явж байна. Тэгэхээр энэ зах зээл дээр сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа хүний хувьд яг ямар онцлогтой юм үйл явдал болсноос үүдэлтэйгээр энэ махны үн ингээд сүүлийн хэдэн сарын огцом өсч үү те. За 100 энэ төр гэх юм бол яахтар 100 болсонгүй. За маха нөөцлсөн үү нөөцлсөн гэдэг байгаа юм. Тэгэхээр яг энэ зах зээл дотор нь байгаа үед та бол юу гэж дүгнэж байна? За миний хувьд болохоор энэ махны салбарт ороод одоо 8 дахь жилдээ ажиллаж байгаа юм байгаа. 19 оноос хойш махны салбарт ажиллаад ингээд явлаа. За тэгээд энэ хугацаанд бол энэ жилийн хувьд бол хамгийн онцлог жил байлаа. Яг гэвэл сая таны хэлдгээр өмнө нь бол яг зүгээр тодорхой хэмжээнд өсдөг байсан. 10-20% өсдөг байсан. За энэ жилийн хувьд бол 50-60% орчлоо. За тэгэхээр ер нь бол өөрөө мах маань өөрөө ер нь бол намар нь үн ханш маань буурдаг. За хавар маань өсдөг гэдэг хүмүүс бүгд л мэддэг байх. За тийм ч учраас энэ жилийн хувьд одоо жишээлбэл миний зүгээр харж байгаа өнцгөр бол яг нөгөө мах буурах үеэр маань хувь хүмүүс гарч ирсэн. Хувь хүмүүс гарч ирээд одоо махны үнийг шууд тогтоож өгсөн. Өмнө нь болохоор ямар байдаг гэсэн бэ гэхээр өөрөө эрэлт нийлүүлэлтийн зах зээлийн зарчмаар үн маань өөрөө дэш доошлдог байсан бол сая өнгөрсөн намрын хувьд одоо хүчээр үн ингээ барьж өгснөөс болж энэ ханшиг бол гол эхлэл нь энэ дэр байсан болов уу гэж миний хувьд бол харж байгаа. Хувь хүмүүс гарч ирсэн гэхээр нөгөө нэг би одоо хальт санаад байна л да. Малчид өөрсдөө ирж одоо махаа ингээд зарна тэгэл орлого нь өснө барина гэл те. Тийм юм ингээд нэг явж исэн санагдаад байна. Тэгэхээр та яг зах зээл дотор нь байсан үний жоо тодруулж болох уу? Яг эн чинь нэг тийм нэгдсэн зохион байгуулалттай ажил болоод илүү яагаад байлаа? Миний харснаар бол энэ зохион байгуулалттай юм байгаа. Яг хувь хүмүүсийн санаачлагаар үүссэн. Тийм арга хэмжээ гэж би бол харсан. За тэгээд малчид маань нөгөө малаа хариулах хэвээр хүмүүс маань энэ ч ирээд бас лангуун дээр зогсох боломжгүй. За тэр бол 1-2 удаа бол мэдээч хэрэгжинэ. Цаашдаа тэр хэрэгжихгүй. Өнөөдөр тэгээд яг тэр худалдааны түн маань яг өнөөдрийн зах зээл дээр байна уу? Бас байхгүй л байна тий.
За тэр бол яг тэрхэн зуурын хооронд өнгөрсөн юмнаас үүдэлтэй гэж би бол асуудаг яг энэ үнийн хөрөгдлөг бол тэгж харж байгаа. Тэгэхээр ингэсэн зүг яг тухайн үед жил болгон махны үн ундаг те. Тэр үед нь бол компаниуд айлуулах одоо хямдхан нөөцлөөд тэгээ хавар нь дараа оных нь хавар нь зардаг байтал өнгөрсөн жилийн үед бол тэр үйл явцаас болоод тэр хэмжээнд бол үн унаг өссөн гэж хэлэх гээд байна үү те. Одоо тэр малчт орж ирээд зарсан те. За зарсных нь хэсэг хугацаанд эхэндээ бол ингээл үнэхээр малчд ирж зарсан. Малчд ирж зараад жоох ахих үнээр зараад байж тал сүүл рүүгээ бол нөгөө малчт маань байнга ирж очиж чадахгүй учраас дундын нөгөө зуучлагч нар нь дахиад энэ дэндээс гараад ирж байна. Тэгэхээр нөгөө ченж гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө малчтаас нөгөөдөл маань аваад тэгээ нөгөө газар нь авчиад үнэ нэмээ зарчин гэсэн үг. Тийм кейсүүд бол яг сая энэ намар бол явсан. Өөрөө ер нь мах маань манай улс орны онцлогоос шалтгаалаад намрын үйлдэл нөгөө хүүтний цагт махны маань хань шуунаад тэр үед хүмүүс маха нөөцлөдөг. Буюу одоо хаврын одоо өдий 6 сар хүртэл одоо нөөцлөдөг. Мах маань өөрөө мал маань өөрөө тэгээд нөгөө хавар болоод шинэ ногоотой залгаад ирэхээр бас жингээ алддаг учраас амт шимтээс ахуулаад одоо асуудал байдаг учраас одоо намрын нөөцсөн махыг бид нар бол нэгээс 6 сарын хооронд дийлэх хувьнаас хэрэгэлдэг байгаад байгаа юм. За тэгэнгүүт саяны одоо юмнаас болоод одоо нөгөө маха нөөцлөдөг улсууд маань за нэг 10 мах нөөцлөгчсэн хүн маань саяны өмнө хөргөдлөөс болж 6-г одоо хадгалах жишээ нэ. За энийг хадгалснараа нөгөө нэг хавар буцаагаад гарах махнууд маань 10 гарах байсан бол 6 гарч ирээд нийлүүлэлт маань өөрөө багасаад эрэлт маань өөрөө ихсээд тахлаар тэр зах зээлийн журмаараа мах маань өөрөө үнэн дэш өсөд байна гэсэн л дүгнэлт байна. Тэгэхээр нөгөө компаниудын хувьд нэг тэдэр авна гэж тооцсон байсан чинь тэр үнэн нь өндөр болчихоор нөгөө бага төсөвтэй авахар бага хэмжээний мах нөөцлөж. Одоо энэ хэвлэлийн мэдээг харахад нэг 50000 тонн ч юм уу 6000 тонн энэ хооронд л мах нөөцлсөн харагдаад байна л да. Гэтэл өмнөх жилүүд болохоор 6000-аас дээшээ за зарим жил бол 8000 100000 хүртэл нөөцлөжсэн жилүүд бас байсан л да. Тэгэхээр нөгөө энэ үнийн тухайн үеийн үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр нөөцлөх махны хэмжээ маань угаасаа л буурчиж байгаа юм байна тийм ээ. Тэгээд угаасаа нийлүүлэлт нь багасч гар чинь сая одоо хавар улам бүр ингээд үнэн өсөх нөхцөл суурь талаас нь бүрдэж ин гэсэн гэж ойлгож юу нь бол байна. Миний байр суурь бол тийм байна. Тэгэд танай хувьд бол одоо малчны гар дээрээс мах авдаг уу? За би бол сая өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол ер нь бол өөрөө бас айгүй олон төрлөөр бас үзлээ л дээ. Мал авч үзлээ. За малчтаас авч үзлээ. За тэгээд нөгөө аймаг дунд дээр байдаг одоо мах бойлдог одоо газруудаас бас авч үзлээ. За Динжи мянгаас ч одоо бэлэн авч үзээд ингээ явж байна. Тэгээ миний хувьд болохоор энэ хүмүүсийн нөгөө яриад байдаг нөгөө ченжүүд гэдэг. Ченжүүд маань ер нь бол бас яг одоо үйлдвэрлэгч бидний хувьд бол маш том үүрэг гүйцэтгэгч нар хүмүүс гэж миний хувьд хардаг. Тэр улсууд маань тодорхой хэмжээний ажил эрсдэл үүрээд явж байгаа учраас бас тодорхой хэмжээний ашиг хүртэх ёстой гэж миний хувьд бас хараад байдаг. За бид тэгээ сая 8 жилийн хугацаанд малчинтай харьцаж үзлээ. За мал авч үзлээ. За мал аваад ингээд яхаар нөгөө нэг хүний мал тогтдоггүй гэдэг юм шиг те малууд маань байхгүй болсон. За тэгээ болохгүй маань. За тэгэнгүүт л мал авч үзлээ гэдэг нь өөрөө амьд мал авсан. Амьд мал аваад тижиж байгаа юм уу те. За би өөрөө тижих гэж байгаа малчинтай ингээд малчинтай хамтраад би гэсэн чи өсдөг бай. Өсдөг бай. За манай мал л өгөхөд байдаг те. Тийм одоо нөгөө шүү дээ. Тэрэн шиг тэгээд тиймэрхүү байдлаар явсан. За тэгээд яг малчтын гар дээрээс очиод мал авч үзээд өөрөө бойлоод хүмүүс өдөр бойлуулад ингээд явж үзлээ. За тэгэхээр ерөөсөө малчд болон миний одоо бизнес эрхлэгч нарын хувьд бол нөгөө ханшин дээр ярилцаж тогтож чаддаггүй. Харилцаа үүсгэж айгүй хол зай байгаа юм шиг санагдсан. Тийм ч учраас би бол ер нь бол одоо брокер ченж гэж яриад байгаа улсуудаас одоо авах нь илүү нөгөө хялбар бөгөөд одоо бизнесийн хувьд харилцаа үүсгэхэд бас хамаагүй амар байдаг гэж би бол хардаг. Нэг зүйлийг бас нэмээд асууя. За сайн махны 50 өсчлөө гэж байна. Тэгвэл яг малчны гар дээрээс
хахад зарж байгаа үн 50% дагаж өссөн үү? Өссөн. Та яг энэ дээр юу гэж бодож байна? Тэгэхээр малчны орлого бол бас дагаад өсөж байгаа юм. Дагаад өсөж байгаа. Би бол арай өөр ойлголттой байсан л та. Яг таны эсрэг баг ойлголт. Яг нөгөө 1 кг маха 11,000 төгрөгөөр сая намар зарж ирсэн улсууд маань одоо өнөөдрийн байдлаар одоо хөхрийн маха 25,000-аар 23,000-4,000-аар заах жишээ нэ. Малчид. Тэр нь өөрөө бидний хэрэглэгчдийн гар дээр одоо яг буюу одоо таны ойрхон байгаа дэлгүүрийн лангуун дээр тэр үн маань цул өнөөрөө очихлоор 39,000 40,000 гэж яриад байгаа боловч яг одоо малчдын гар дээрээс бол 20,000 төгрөгөөс гарч байгаа. Тэр нь магадгүй бид нар өмнө нөгөө 20,000-аар авч байгаа 40,000-аар авдаг бол малчд маань 10,000-аар маха өгж байгаа одоо 20,000-аар бас маха өгж байгаа. Хэрвээ тэгж одоо яг нөгөө нэг те хагдагч одоо малчтын орлого ингээд өсөж байгаа. Энэ эцсийн үн өссөнийг дагаад малчтын орлого параллельний өсөж байгаа бол бас болж л байна. Тий. Би бол эсрэгээр одоо тэр дундынхыг бол ингээд нөгөө дундын шатны хүмүүс л ашгаа нэмээд ин л гэж боддог л байсан. Манай малчд маань бол надаас илүү ханш мэдэн шүү. Ер нь альч аймгийн альч сумын ямарч малчин байсан. Ер нь бол малаа маха ямар үнэтэй байгааг ер нь бол өдөр болгон судалдаг, хардаг, хизээ маха гарах, хизээ нөгөө яах гэдэг тал дээр бол илүү нөгөө яг тэдний тэр улсуудын маань хийж байгаа ажил нь учраас илүү сайн мэддэг. Окей. За тэгэхээр ер нь нэг үн өссөн яг энэ огцом үнийн өсөлтийн шалтгаан бол нэг юм яг нөгөө нэг үүргээ ингээд биелүүлээгүйгээс болоод нэг одоо юу гэдэг малаа тэжээгэл өсгөл зарах хэвээр хүмүүс маань хот руу орж ирж бүр нөгөө брокерийн зуучлагчийн ажлыг хийгээл те. Энд нь нөгөө тэр зуучлагчийн ажлын зохион байгуулж байгаа хүмүүс нь тууштай биш нэг гарч ирэл алга болоод одоо нөгөөдөл нь багахгүй болчихсон те. Гэтэл өмнө өссөн. Ингээд нэг юм нөгөө нэг яг нэг хийдэг зүйлээр ингээд мэрэгших гэдэг зүйл байхгүй. Ийшээ тийшээ ингэж олон тийшээ холбирч өөрчлөгдөж байгаагаас болоод зах зээлийн үн тогтох механизм өөрөө алдагдсан юм байна л гэж харагдаад байна л та. Тэгэхээр давж арал захирлаас асууя. За үн цасны биржийн захирал тийм ээ. Өөрөөр хэлбэл үн цасны зах зээл дээр бид нэг үнийг шударга тогтоох гэдэг нэг ойлголт байдаг тийм. Өөрөөр хэлбэл боттой тогтоох, шударга тогтоох тийм. Тэр маань юу гэхээр олон л оролцогчтой байх хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ тийм. Цөөн хідэн ийм нөгөө оролцогчтой. Тэгээд цөөн хідэн тэр оролцогч нь гол одоо эрэлт нийлүүлэлтэд баздаг болчвол тэгэл ерөөдөө үн бол одоо бодит бос болчдөг. Тэгэхээр яг миний ойлгож байгаагаар бол энэ махны зах зээл дээр бол малчт нь бол маш олон байгаа дээ тийм үү? Одоо ингээд орон даяар тархацсан байгаа дээ. За тэгээд яг Улаанбаатарлаа авчиад борлуулъя гэхээр ингээд төвлөрж ингэж хомигдож явсаар гал хүчит чангарч гэдэг юм уу те ийм одоо анхны одоо анхдагч энэ том цахууд дээр ирээд за тэр дотроо ороод ирэхээр яг нэг цөөн хідэн тоглогч нар үнийг одоо дээш нь доош хүчтэй савлуулдаг нэг ийм механизм харагдаад байгаа шүү л да. Тэгвэл энийг задлах тий жишээ нь захирал сая хэлж штэ тий манай малчид бол надаас илүү үн мэддэг гэдэг шиг бид нар юу нь яагаад жишээлбэл одоо бид нар банкны аппликейшн руу ороод валютын ханш хардаг штэ тий яг тэр шиг яагаад бид нар энэ махыг ингээд ханшийг харж иж болохгүй юм бэ те. Өөрөөр хэлбэл энэ олон оролцогч нийлүүлэгч нарыг нэг бирж дээр цуглуулад тэгээд бүгд ингээд үнэ харж байгаа шударгаар юм аа ингээд үнэ тохирдог те. Тэгээд тэнцэнээс бүгд бенчмарк үнэ авчдаг. Ийм байвал эн чинь хоёр талдаа хийн даашигтай биш үгдэг. Юм байл та яг том сэдв багтагтай асууя гэж бодлоо. За Монгол улс өөрөө 58 сая гаруй малтай. За Монгол улсад малын тоо бага байгаа учраас одоо махны үн нэмэгдээгүй. За малчин өөрхийн тоо болохоор 190,000 гаруй. За нийт одоо хүн ам нь болохоор 390 400 мянга төгчээсэн. Тэгэхээр дөрвөн бараг хүн тутмын нэг нь одоо малчин гэдэг одоо тоон үзүүлэлт байна. За тэгэхээр бид нар яг энэ өнөөдрийн байгаа Монголын тогтолцоо бусад улс оронд энэ асуудлыг бас яаж шийдсэн бэ гэдгээс харах зүйтэй. Яалтчгүй бид нар үн яаж тогтож байгаа вэ гэдэг зүйлийг түрүүн одоо e-commerce компани захирал маань хэллээ те. Энэ бол яг ерөнхийдөө нэлээд тийм тогтсон систем гэхээсээ илүү хар захын одоо тогтолцоо гэж баг хэлж болохоор байгаа. За мөнх эрдэнэ захирлын хэлж байгаачлан ер нь бол малчид маань
бидний хамгийн эцсийн одоо хүсэж байгаа зүйл бол малчит маань өөрсдөө аппликейшн рүүгээ ороод махны үнэ мэддэг. За тэгээд хэдэн сарын дараа хэдэн төгрөгөөр зарах уу гэдэг нь тодорхой тий. За ирээдүйн гэрээн дээр суурилсан тий. За тэгээд тухайн ингээд махныхаа одоо нөөц бололцоон дээр тулгуурлаад банкнаас зээл авч болдог. За тэгээд магадгүй тэр махаа бид нар ингээд илүү ингээд экспортод гарах хэмжээнд хүртэл одоо хамгийн хөгжүүлэхийг бол хүсэж байгаа тий. Тэгэхээр энийг яг хийдэг тогтолцоо нь бол өөрөө биржийн тогтолцоо, тэгээд биржийн тогтолцоог дагсан одоо нийлүүлэлтийн сүлжээ гэж байгаа. Ерөнхийдөө бол улс орнуудад энийг биржийн тогтолцоо буюу үнэн нь ил тод байх хамгийн чухал нь үн тогтоос гадна ил тод тогтох энэ зарчим руу бол эцсийн байдлаар бол одоо тогтолцоогоо чиглүүлсэн. Тэгээд үн тогтох тэр явц нь өөрөө махны одоо гарал үүслээс ахуулаад хадгалалт, нийлүүлэлт хүртэлтэй одоо бүх тогтолцоог нь бүрдүүлж өгсөн. Тэгээд эдгээр бүх тогтолцоонууд дээр тодорхой хэмжээний стандарт мөрддөг. Энэ одоо зарчим бол хэрэгждэг. За жишээлбэл Чикагогийн Mercantile Exchange байна тийм. За Чикагогийн Mercantile Exchange дээр яадаг вэ гэхээр мах болон гахааны махны үн ирээдүйн гэрээн дээр суурилсан харилцаанууд бол явагддаг. За одоо тэгэхээр ирээдүйн гэрээ гэдэг маань бол жишээ нь махны үйлдвэр байж гэн, за малчин бий байж гэн тийм. Тэгэхээр би одоо маха малчин хүний хувьд за надаа 8 сард надаа юу хэрэгтэй? Одоо хүүхдүүд маань сургуульд явнаа, мөнгө хэрэгтэй. За 10 сая төгрөг хэрэгтэй гингүүт өнөөдөр бирж дээр арилжаалаад үнэ нийлүүлэх тоо хэмжээгээ тодорхой ингээд арилжаалаад үүсмэл үн цас гэж яриад байгаа тийм. Тодорхойлох. Нөгөө талдаа Easy Meat компанийн хувьд бол за би 8 сард ийм килограмм махыг ийм үнээр бол авах юм байна гэдэг нь бас айгүй тодорхой. Гэрээний түвшинд бол тодорхойлчихж байгаа гэсэн үг шүү дээ тийм үү? Тий. Гэрээний түвшинд үнийн түвшинд гэсэн үг тий. Яг нөгөө нэг биржээр энэ үнийг одоо тодорхой болгоод хоёр тал тохиролцож байгаагийн цаана бас стандарт гэдэг зүйл яригддаг. Ийм стандартаар зарахын тулд тухайн мах маань өөрөө анханасаа одоо стандарт хангацсан агуулгад одоо хадгалагдсан байна тий. Яг нядалгааны үйлдвэрт одоо нядалгаа хийгдсэн байна. За анханасаа тухайн малын одоо гарал үүсэл буюу хаан төрсөн, аль аймгийн махын хэдэн удаа вакцины хийлгэсэн, ямар шилжилт хөдөлгөөн хийлгэсэн тий. Тэр бүх энэ тогтолцоонууд нь стандарт хэлбэрээр бүртгэгдсэн байжгаад тухайн бүртгэл дээр үндэслээд арилжаанууд явуулна гэсэн үг тий. Хоёр талаас эрэлт нийлүүлэлт хоёр одоо үнэ нийлүүлж байгаа гэсэн үг тий. Тэнгүүд малчтын хувьд ч тэр одоо эрэлтийг бүрдүүлж байгаа хэрэглэгчийн хувьд ч гэсэн энэ бол хамгийн шударга тогтолцоо. Үүнээс гадна бас малчтад ямар боломж байдаг вэ гэхээр тухайн махаа ингээд одоо нөөцөнд буюу одоо агуулгад хадгалуулаад агуулгын баримт бичигтэй болж болдог. Тэгээ тухайн агуулгын бичиг баримтаараа банкн дээрээс одоо бас яг ингээд намар нэг удаа гэхгүйгээр зээл авах боломж бас бүрддэг. Эдийн засгийн өргөд болж байгаа шүү дээ. Орлого барьцаалж ийн гэсэн санаа юм байна тий. Ирээд тухайн орлогыг барьцаалж. Эдийн засгийн харилцаанд орж байгаа энэ тогтолцоо гэсэн. Ерөнхийдөө бол энэ өөрөө энэ махны энэ сүлжээ манай орны хувьд бол экспортын бас гол бүтээгдэхүүнүүдийн нэг байх боломжтой. Энэ тогтолцоог бид нөр өнөөдөр одоо жишээлбэл ингээд нөөцлөгчийн бурууч гэдэг юм уу те эсвэл малчин гэдэг бид нар юм субъектив байдлаар зөвхөн ингээд үр дүнтэй тэмцэж байгаа. Гэтэл ерөнхийдөө бол улс орнуудад энэ тогтолцоог өөрөө эдийн засгийн маш чухал одоо хэрэгсэл гэдгийг олж хараад тогтолцоогоо бүрдүүлсэн байдаг те гарал үүслээс нь ахуулаад экспорт хүртэлх гэсэн үг тийм. Тэгэхээр за чин зөвчлөөс сая бол ингээд таны бизнес эрхлэж байгаа нь бас нөгөө үн ханш доктортой нийлүүлэлт доктортой байх юм байна те үн доктортой байх юм байна. Би 8 сард бол яг тэдэн тонн мах гэ авах нь бол найдвартай байна тийм үү. Ийм стандартчлагдсан махнууд би авах юм байна гэдэг. Ингээд ирэхээр ер нь хэр сонсогдож байна. Одоогийнхоос хэр дэвшилттэй сонсогдож байна. Одоо би өдөр болгон хөзөр тоглож байгаа юм шиг тоглохгүй байна гэдэг маань юмаа төлөвлөж чадна гэдэг маань ер нь бол бизнес хувьд хамаагүй нөгөө ашигтай үүтэй болоод ирнэ л дээ. Эрсдэл болж байна. Тэгэхээр би ч гэсэн бас энийг дагаад бас магадгүй банктай харьцаад бас зээл мэл авах ч гэдэг юм. Тэгээ борлуулалтад төлөвлөгч гэдэг юм. Ажилчдынхаа тоон дээр суурьлагч гэдэг юм. Ингээд дагаад аягүй олон бас боломжууд нэгдэн гэж бол харж байна. Манай улс гэхдээ таны асуултан дээр нэг юм яхад одоо нөгөө малчтын маань бас нөгөө хоршоолол гэдэг юм л бас. За одоо сая шин сайд чинь яг нэг юм яриад байна шүү дээ. Энэ яг юу юм? Болох гэдэг. 10 малчин нэгдээд нэг хоршоо. За хоршоолол гэж байха бид гэж бодож санаад байна. За тэгээд тэдрээсээ дамжаад одоо нөгөө нэг анхан шатны одоо юунууд вакцин. За тэгээд гарал үүсэл. За тэгээд тэрэгд байгаа мал эмнэлэг тэрэгд байгаа нөөт татвар гэдэг ч юм уу те. Одоо тийм юмнууд нь бас тэнцэнээсээ суурнаас бүрдэх гэдэг юм болов. Энэ бол айгүй бас чухал юм бас болоод байгаа даа.
Одоо манай махны чиглэлээр бизнес эрхлэгч миний хувьд бол одоо шилбэл татвар дээр бас айгүй асуудлууд үүсдэг. Малчид маань өөрсдөө нөгөө нэг татвар төлөгч. Одоо өмнө нь бол одоо малчин шууд одоо надад махаа өглөө гэхэд бичигддэг байдаг гэсэн. Одоо тэр систем болоод хоршоолын системд оруулж байгаа. Тэгэхээр би малчинтай биш бас хоршоолтой бас шууд харилцаад явах боломж бас бүрдэж байгаа гэж миний хувьд ойлгосон байна. Уул нь энэ хүн сүтэйч ханаас яг холбогдох юм нэрсэн бол би нөгөө ноолуурын одоо самнсан ноолуурыг чинь экспортод гаргахад заавал биржээр дамжуулж арилжаалаад тэгээд тамгалуулаад тэгээд экспорт гардаг болоод одоо аягүй олон жил болж шүү дээ. Энийний цаана нөгөө логистик тийм үү? Тэр нөгөө агуулах стандарт энэ төр ямар байгаа бол гэдгийг бас асууя гэж бодож байсан байхгүй. Тэгээ тэрэн шиг ийм нэг тодорхой туршлага байгаа юм чи махыг хүс ингэж болохгүй мүү гэдэг тийм. Саяныхаа хоршоотойгоо уялдуулаад тийм. Хоршоотлогч нар нь тэр агуулгахаа ингээд одоо өөрсдөө барьд юм уу яа тийм тийм. Эсвэл нөх хөнгөлтөө зээлмэл гэх юм уу одоо юу гэх юм. Тэг ямар ч бас агуулгуудаа ингээд бүс нутгуудаа бариад тэнцэнээсээ нийлүүлээд арилжаандаа ороод тэгээд тээвэрлэлт мэрэлтэй хийдэг тийм. Айгүй том сэдвүүл юм байлээ л дээ ер нь бол. Тэр үнийг ингээд зөв тогтоохын тулд ард нь одоо энэ механизм эргэж явах хэрэгтэй тийм. Одоо нүүрсний бас яг энэ бэрч чи яг л сая дээр тухайн үед гэжсэн шүү дээ нөгөө энэ хуулийг үн өсөж явах үед баталцсан. Тэгээд одоо үн унжих үед хууль маань хэрэгжихгүй байна гэд бөө юм болж нөгөө хуулиа өөрчлөөд журмаа өөрчлөөд тэгжиж нэг гацанаас гарлаа шүү дээ. Гэтэл ард нь юу гэхээр өнөөдөр авцсан нүүрсээ би 90 хоногийн дараа ч илүү нөгөө юун дээр хятад худалдаа авахч өөрийнхөө гар дээр авахар чинь тухайд үн унчвал бас авдаг л болцсон юм байл л. Тэгээд үн огцсон унчингууд нөгөө хүмүүс дэнчингээ хятад худалдаа авахч нар чинь дэнчингээ хайчиж байгаа хөөх 5% дэнчинг хайчиж байгаа. Яа тэгэхээр нөгөө үн 15% ч юм унчгаар чинь 30 20% ч юм унчгаар чинь тэгээ хайчингууд нөгөө хил дээр овоороод нөгөө тэгээд тэр чинь битүү тагларсан юм байл шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг үнэ цаас бол энэ ард нь битим байхгүй учраас электрон ингэ яваад байгаа байхгүй айгүй амар те. А гэтэл энэ таварын бирж гэдэг чинь өөр их том тогтолцоо байгаад байна л да. Тэгэхээр уул нь бас энийг одоо төр зэсэг маань юу гэж харж байгаа юм бол гэдэг асуултыг бас асууя гэж бодож ирсэн. А зүгээр даваж байгаа зөвхлүүд бас энэ дээр энэ одоо сэдв дээр нэлээд судалж явж байгаа юм. Төр засгийн зүгээс юу ямар хуу хандлагатай ч юм уу, байшууртай ч юм уу юу гэж яах юм. Тийм мэдээлэл юу вэ? Яг уу төр засгийн хувьд одоо бид нар яг энэ түрүүн ярьсан дөрвөн чухал тогтолцоо байгаа. Нэг нь болохоор гарал үүсэл, за тэгээд агуулгах, бирж, санхүүжилтийн тогтолцоо гэсэн энэ дөрвөн тогтолцоо байгаа. Тэр энэ дөрвөн тогтолцоог хийхин тулд ерөөхдөө бол төр засагт ангаараа хийн гэж бол боломжгүй. 2-5 жил бол зайлшгүй шаардлагатай. Төр хувийн хвшлийн түншлэл бол шаардлагатай. Тэгээд яг одоо байгаа манай тогтолцоог харахаар хөдөө аж ахуйн бирж манай өөр 100% төрөөс хамааралтай. За гарал үүслийн энэ бичиг баримтан дээр яг ямар тогтолцоогоор хийх юм, энэ нь өөрөө агуулгын тогтолцоогоотойгоо уялдах юм уу, хөдөө аж ахуйн биржтэйгээ уялдах юм уу? За тэгээд дээрэс нь манай улс орон өөрөө махны чиглэлээр экспортын чиглэлээр ямар бодлого баримтлах вэ гэдэг хоорондоо уялдаа байгаа үг нь бол тодорхойг байгаа. Тухайлсан жишээлбэл хоршоо байгуулах ч гэдэм үү те асуудлууд бол яригдж байгаа ч гэсэн яг энэ олон жилийн хувийн хвшилтэд түншилсэн олон улсын чиг хандлагад одоо түшгэлсэн тогтолцоог бид нар хэрэгжүүлж чадахгүй сонгуулийн мөчлөгт байдлаар ажиллаж байгаа энэ одоо нөхцөл байдал маань өөрөө яг энэ салбарын урт хугацааны доктортой хөгжлийг бол хангахад бас сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байгаа. Дөрвөн одоо зүйлийн хооронд холбож ийч те бүтнээр энэ систем иргэнэ гэдэг. Тэгээд олон зүйл холбогдсон бол Монголд чинь олон талын оролцоход болоод ирэхээр хэцүү болоод идэг те. Гэхдээ одоо хийхээс өөр арга байхгүй юм биш үү? Гэтэл ерөнхийдөө ингээд улс орныг аваад үзэхэд жишээлбэл Уругвай гэхэд 2006 оноос энэ махны салбар дээр одоо бүх үхрийн махаа одоо үхрээ яг энэ уул мөрийн баталгаажуулах системийг бол хөрөнгө оруулалт хийгээд хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд Уругвай болохоор нийт одоо экспортын зарим тохиолдолд 80% нь одоо махны экспорт эзэлсэн. Одоо Америк руу, Энтхэг рүү те олон улс руу махаа ингээд экспортлог орон болсон байгаа. Тэгэхээр ийм нэг урт хугацааны яг улс оронд одоо эдийн засгийн хувьд ач холбогдолтой энэ төслүүдэд бид нар үнэхээр анхаарал хандуулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Мах гэдэг бол өнөөдөр манай одоо хүн амын те олон одоо 10 20
хуу. За дээрээс нь айл үр болгонд одоо ингээд тулгарч байгаа асуудал тий. Гэтэл бид нэг том төсвүүдийн ажгаар энэ бүх тогтолцоонууд маань явж гин үгүй юу гэдэг бас асуудал байна л да. Гэхдээ яг хуу мэдээж тодорхой хэмжээнд асуудлуудыг бол хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Ер нь бол яагаад Уругвай ч юм уу тий бусад бүх орнуудад энэ махны үнэ ил тод байдаг энэ систем бүрдэлсэн байхад манай улсад одоо хүртэл бид нөөцлөгч change хар захын асуудал ярьж байгаа гэдэг бол анхаарал татгууц асуудал мөн гэж үзэж байна. Энэ нөгөө нэг хувийн хвшил дангаараа шийдэх хэтэрхий том асуудал те. Одоо жишээ нь юу гэдэг энэ төр вакцин гээ. За тэгэл нөгөө малын имлэг те. За тэгэл хуулах тээвэр гэдэг. Ингээ олон зүйлүүд явахаар яхааргүй л одоо хүсүүсээгүй нөгөө нэг бодлого маань хэрэгтэй л. Төрийн бодлого хаашаа вэ гэдэг чинь л өөр аягүй чухал асуудал болоод байна л та. За ингээд бюджет яхаа аливаа бол хоёр талтай байна. Одоо жишээ нь за үн өслөө. Тэгэхээр малчин өрхийн хувьд бол орлого өсөд байна тийм ээ. Нөгөө худалдаа өгч бидний хувьд бол зардал өсөд байна тийм. Тэгэхээр энэ ер нь одоо нөөцлөдөг энэ арга бол тийм үр дүнтэй арга биш юм байна гэдэг нь ингээ саяны энэ жилийн кейсэр бол харагдаад байна л та. Хүнээс хамааралтай. Тэ? Нэг юм шокийн нөлөөг л төр зур намжаадаг одоо богино хугацааны юм арга. Гэтэл яг нөгөө нэг асуудлыг суурьрын шийдэг гэвэл энэ том системийн тогтолцооны асуудал руу явж орчод байна. Тий. Тэгэхээр за нөгөө талд экспортон дээр бас таны ер нь байр суурь ямар байдалтай. Одоо жишээ нь уул нь бол тэ 58 сая малта 24 сая хонтой гэж байна л да. Гэтэл бол экспортонд одоо хоньны мах тэ за янз бүрийн мах гаргаад үнэтэй болоод байгаа юм кейс ер нь байгаа юу? Байхгүй юу? Энд дээр ер нь таны ажиглалт юм. Одоо жишээлбэл ер нь экспортыг бүр ингээд үн өсөд байна. Экспортыг одоо зогсоох гэдэг ийм асуудал яригдах уу? Экспортоос үн өсөж байна гэдэг. 22 онд яг юу яасан ба нэг экспортыг зогсоогоод тэгэхэд бол манай яг Монголын юун дээр бол махны ханш бол амар унжижсэн. Саяхны кейс байна л да. 22 онд. Тэгээ ер нь бол одоо бол яг мах одоо гадагшаа гарахтаа миний авсан мэдээлэлээр хоньны мах нэг $6 та. $6 гэдэг чинь өөрө 21-22 мянган төгрөгтэй. За тэнгууд бидний идж байгаа махнаас бас хямдхан гарч байгаа. Одоогийн байдлаар. Тэгэхээр энэ ч өөр нэг экспорт нь өөрөө бас байж иж бас нэг явах хэрэгтэй учраас би бол аль аль тал дээр л ерөөсөө ингээл байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Экспорт нь бас давхар бас явж явах хэрэгтэй. Магадгүй одоо квоттой ч гэдэг. Тий. Одоо квоттой байгаа л хэлтэй. Би бас нэг санал хэлсэн дээр. За экспортын дээр болохоор яг энэ малын гаралтай бүтээгдэхүүн дээр манай дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доош хувийг эзэлдэг юм билээ. Тэгээд хэрвээ бид нэр яг энэ бүтэн схемийг ажиллаад ингээд явах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 20 орчим хувийг эзэлж болохоор тооцоонуудыг бид нараас гаргаж ирсэн. Тэгээ энэ нь болохоор юу вэ гэхээр одоо бид нар уул уурхаагаас одоо төрөлжүүлсэн эдийн засаг гэдэг зүйлийг маш их ярьдаг. Тэгээ үүний хамгийн том одоо боломж бол манай улсын хувьд бол яхаар бүгд аж ахуйн үүн дотор мах ноолуур те барьс ширний үйлдвэрч гэдэг юм уу те эдгээр тогтолцоонууд байгаа. Тэгээд Монгол улсын хувьд болохоор одоо Уругвайгийн жишээгээр бид нар ингээд махны гарал үүсэл нь тодорхой одоо ихтгэл төрүүлсэн мах учраас тэр махыг гадаадд одоо гарах гэд илүү одоо ингэ боломжтой байсан гэдэг одоо баримт байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд болохоор ямар даваа тал байгаа вэ гэхээр бэлчээрийн мал аж ахуй буюу одоо органик одоо хүнс бол дэлхийн нийтээр бас л тэрэнд болж байгаа хятадууд гаднаас дандаа бүтээгдэхүүнээ авдаг болж байна гэдэг юм уу те. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар бас энэ яг нөгөө нэг энгийн махнаас гадна юм органик байдлаар бас махаа төрөлжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх бас маш том сувг юм уу гэж бас харж байгаа. Яг танай компани жишээ нь экспортын дээр одоо ямар төлөвлөгөө байна уу байхгүй байгаа юу ер нь юу ямар шүү байдалтай. Одоо экспорт хийж байгаа яг цөөхөн л хийдэг компани байт юм биш үү? 10 хүрхгүй л компани. Яг өнгөрсөн жил жишээлбэл экспорт хийсэн байгаа. Энэ жил бол одоо хүртэл нөгөө тодорхойгүй л гашгaalтай нүүн мөн янз бүрийн бас болоод. За миний хувьд бол яг одоо ер нь бол манай үйлдвэр болохоор ангилсан махны үйлдвэр байгаа. Буюу одоо нийтийн хоолны салбар болон хүнсний одоо гэр бүлийн хэрэгцээнд тохирсон одоо үйлдвэрлэлийг одоо бид нар хийж байгаа. Буюу одоо
гараар хийцэн татсан одоо машинцсан гэдэг ангиллуудыг гаргаж өгөөд хэрэглэгчдийн гар дээр бас хялбар байлгах үүднээс ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирж байгаа. За экспортын тал дээр болохоор одоо бас би саяхан бас өнгөрсөн сард Узбекистан улс руу бас явж ирсэн. Тэгээ Узбекистан улсын дээр махны асуудал бол бас айгу хэрэгцээтэй байгаа юм байна лээ. Одоо манайд бол мал нь байна. Тэнцээ Узбекистан улсад одоо хэрэгцээ нь бас байгаад байгаа. Тийм төсөл байдлыг мэдэрсэн. Тэр тал дээр бас одоо яг судалгааны түвшин дээр явж байгаа. Одоо харилцагч одоо манай Монголын төсөл байдлуудыг судалж одоо стандарт гарал үүслэн тодорхой гэсэн юмуд. Дээрээс нь Узбекистан улс маань шашнаас хамааран бас халаал аргын мах хэрэглэдэг учраас тэр талын юмнууд руу бас ингээд судалсан явж байгаа. Тийм байр суурьтай. За Узбекистан гэснээс бас Узбекистан манай Монголын хоорондын нэг юм 2-3 тоонуудыг бас харж үзлээ л дээ. За манайх бол 24 сая хоньтой, 24 сая ямаатай. За ингээд 48 сая хонь ямаатай. За 3.5 сая хүнтэй. Узбекистан болохоор 25 сая хонь ямаатай гэж байгаа. 39 сая. За тэгээд 30 тийм нийлээ. Ингээд 39 сая хүнтэй гэж. За тэгэхээр бодод үзэхээр Монголын хонь ямааны малын тоон бол Узбекистанаас 2 дахин их хүн амын тоон 10 дахин бага. Тэгэхээр нэг хүнд нөгдөх одоо хонь ямаагаар бол 20 дахин илүү байгаа хгүй Монголд. Тийм. Гэтэл Узбекистанд үнэн манайхаас нэг дахин л үнэсэндээ өндөр байна л та. Одоо чинь хоноор ингээд тооцоод багцлаад тооцоолоод үзээ. Тэгэхээр энэ ерөөсөө бүтцийн асуудал юм байна л гэж харагддаг байхгүй. Монголд нэг хүнд бол 20 хонь ямаа ногддог байдаг. Узбекистанд бол 20 дахин бага байдаг. Гэтэл тэр 20 дахин бага байгаа газарт нь махных нь үнэ Монголоос нэг дахин л өндөр. Тэгээ 2 дахин л өндөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яхаарахгүй нэг юм маш том бүтцийн л тийм зах зээлийн одоо эдийн засгийн тийм олон улсад байдаг тэр зарчим руугаа бид нэр явах хэрэгтэй л гэдэг нэг л зүйл рүү ер нь бол үргэлж чиглүүлээд байгаа л болоод байгаа л да. Яг Үзбекистан ч гэлтгүй Монгол улс бол яг малынхаа нөөцөөр бол дэлхийд бас л дээгүүрт орж байгаа орнуудын нэг шүү дээ тий. Тэгэхээр бид нэр энэ том эдийн засгийн баялаг нөөцийг яаж одоо үнцэнд хүргэх вэ гэдэг асуудлыг бид нэр бас ер нь бол ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг тэр нөгөө анханаас нь гарал үүслийн мөрдөх стандарт байдлаар ядалгаа хийхтэй стандарт байдлаар хадгалах гэдэг яг гадны зах зээлүүд дээр тавигддаг тэр шаардлага хангачаан бол бид нар бас нэлээд ингээд том нөөц болцоогоо эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг л бид нар ер нь бол эрэлхийлэх ёстой. Өнөөдрийн одоо зөвхөн Монголын одоо айл өрхийн хэмжээнд тулгараад байгаа асуудал биш те. Нэлээд том ажил хийх ёстой гэж бодож байна. Одоо жишээлбэл цагаагаараас хамаарч их махны үн янз янз золдог гэдэг штэ бас те. Тэгэхээр та энэ тэн дээр одоо яг ер нь яг бодит байдал дээр те. Одоо шөнийн одоо 4 цагаас эхлээд ингээд өдөр мах жижиглэнгийн ланган дээр очих хүртэл ер нь ямар хөө процесс явагдгийг та юм зах зээл дээр байдаг юм. За ер нь бол за малчнаас эхлээл явал за малчин малаа одоо аймаг сумынхаа төвийн одоо бойн дээр малаа гаргана. За тэр нэг ханшныг өөр. За тэгэд нөгөө мах маань хүч сонгор зах дээр шөн 4 цагт ирдэг. 4 цагт ирээд тэнцээ хүмүүс одоо яг одоо өвлцөж авалцаж одоо 8 жинхэнэ явдаг үе байгаа. За тэгээд тухайн өдөр бороотой байна уу, цастай байна уу, тэгээ өмнөх өдөр нь бас бороо орсон байна уу гэдгүүдээс маш их хамаарна. За сая одоо шил 5 сарын 31-ний өдөр бурхан багш их түүцэн өдөр тохиогоод маргааш өдөр нь 6 сарын 1-ний бүх нийтийн амралт тохиогоод за тэгээ 6 сарын 2-ны өдрөөс ажил ороход нөгөө нэг одоо манай нөгөө шашны онцлогоос хамааран 5 сарын 31-ний өдөр малчид маань маллаа гаргаг. Тэрнээс шалтгаалаад одоо нийлүүлэлт маань багасч. За тэгэнгүүт одоо Улаанбаатар хотод орж ирсэн махны маань одоо нийлүүлэлт нь багасаад ирэхээр нөгөө дагаад үн маань бас өсөж эхэлнэ. За тэгээд бороо орлоо. Бороо ороход хүмүүс одоо бас мах цахаа гаргахгүй. Тэгээд тэр нийлүүлэлт ингээл багасгаар авах бол ер нь өдөр тутмын ханш бол ер нь бол 1000-аас 2004-ний хооронд хэлбэлзэл явна гэсэн үг. За тэгээд одоо
нөгөө юунууд байна эцсийн хэрэглэгч ард иргэд маань ер нь бол хажуудлынхаа дэлгүүрээс маха авахд өхрийн мах маань 40,000 гэдэг. Тэр маань бас цул махны үнэлтэй. Яг өглөө өчиг сонгор зах дээр бол ханш маань бас өөр байдаг. Тэр чинь одоо хоёр нь хэд байгаа? Одоо нэг 25-аас 26 мянган төгрөгтэй ястай махны юм шүү тэрдэгтэй. Одоо яг хөдөөс орж ирсэн анхны үн гэсэн үг үү? Тийм анхны. Бөөний анхны үн. Тийм. Тэрийг одоо нөгөө нэг зогтоо гараад идэг лангуун дээр зогсдог хүмүүс маань ер нь бол одоо өөх махын дотор өөх тий одоо шүл одоо юу бүлэх одоо юу гэдэг. Тэгээ нэг махнаас гарч байгаа бүх юмнуудын ягаал хэрэглэшин гар дээр ирэхэд ясгүй мах ирэхэд үн маань 40,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр тэр дунд маань бас аяга олон шат амжилга юм хүмүүсийн хөдөлмөр бас шингээд байгаа л да. Манай үйлдвэрийн хувьд ч гэсэн одоо жишээлбэл бас нэг арай нэг жоох өөр төвшөнд гаргахыг одоо ирмэлцэж ажиллаж байгаа. Одоо гарал үүслийн тодорхой за тэгээд ажлын байр нь цэвэрхэн орчинд одоо мах үйлдвэрлэлийн одоо хүнс чи өөрөө хамгийн чухал юм байдаг. Хүн хизээч хоол идээд хордчод төмснөөс хорчлоо гэж ярьдгүй шүү дээ. Одоо ямар мах байсан бэ л гэж ярьдаг. Тэгэхээр мах нь өөрөө бас бидний хамгийн чухал сэдвүүдийн нэг учраас бид бас махаа айгүй өөр орчинд бэлтгэж нийлүүлэхээр бас ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь бас хэрэглэгчийн гар дээр мах маань эрэхтэй бас өөрөө давхар цэвэрлэгдээд ангиллагдаад ингээд ирэх нь одоо хэрэглэгчдийн хувьд бол илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхээс ажиллаж байгаа. Тэгээ миний хувьд бол бас буцаагаад энэ манай улсын сургууль цэцэрлэгийн хоолнууд маань бас энэ салбар руу бас шилжиж ирсэй гэж бас үздэг. Одоо стил одоо манай улсын сургууль одоо цэцэрлэгийн хоолнууд маань одоо голууз махаар дамжиж явж байгаа. За энийг нөгөө артлан зогсож байгаа. Үйлдвэрийн махаар биш. Үйлдвэрийн махаар биш ингэ явж байгаа. Тэгээ энэ тогтолцоол бас оруулахыг миний хувьд бол сайгүй тэртэл дээр бас сайгүй ажлыг төлөвлөн явж байгаа. Энэ Монгол бас нэг юу вэ те? Манай одоо хэрэглэгчдийн нэг юм онцлог гэх юм уу? Сурцсан заншил соёлч гэх юм. Соёлч гэх юм одоо хайшин дадцсан дадал гэх юм уу? Үйлдвэрийн мах одоо энэ голууз мах хоёрын хооронд нэг тийм ялгаатай гэж боддоггүй. Тий. Гэтэл нөгөө голууз мах бол нөгөө начны хотгоноос захын лангуун дээр эртэл хэд ингэж дамжиж газар бууж твшин дээр бууж яаж ийж ингэж те бохирдоод байна гэдэг байгаа. 5 6 дамжиж гин гэдэг байгаа шүү дээ. Дээш доошоо буугаал ингээл хоол шороолтой hodдог энэ зөндө ухтгаал. Гэтэл үйлдвэрийн махад мэдээж шал өөр стандарт. Тэгэхээр зүгээр яг за давж байгаа үзэгчлээс асууя л да. Таны хувьд одоо яг маха ингээд хэрэглэхдээ сонгохдоо яг одоо алийн илүүд үздэг. Ер нь бол яг нөгөө өдөр тутам ордог дэлгүүрлүүгээ ороод ийм арч гэдэг юм уу, номинч гэдэг юм уу тий. За энд ирж байгаа мах юм чинь тодорхой хэмжээнд одоо чанартай байгаа байлгүй гэдэг одоо ихтгэл үнэмшилтээр суйрлаад худалдаж авч байгаа. Тий. Илүү бол нөгөө гарал үүслийн тодорхой чанартайг нь сонгож байгаа гэж бодож байгаа. Тий. Тэгээ тэрийг одоо шалгуур тавьж байгаа газар нь болохоор одоо хүнснээс үлжээ дэлгүүр гэж бодож байгаа. Тэгээд одоо яг энэ махны чиглэлээр ингээд судалгаа хийгээд үзэнгүүт яг энэ стандартыг хэн тогтоодгийг тэр стандартыг мөрддөг юм уугүй юу гэдэг асуулт бас гарч ирэх юм билээ. Тий. Одоо гадны орн дээр болохоор нядалгааны стандарт байдаг, хүргэлтийн стандарт байдаг, агуулгын стандарт байдаг гэдэг одоо бүх шатандаа ингээд стандарт тогтолцоо явдаг байна. Тэгээд яг ингээд судлаад үзэнгүүт бид нэр яг өдөр тутамдаа тэрийг стандарт нь яг хаанаас хэн тогтоогоо тэрийг одоо мөрдсөн нь энэ мөрдөөг нь энэ гэдэг ялгаа юу юм байдаг юм уу юу гэдэг асуултыг бас өөрөөсөө асуусан л да. Чин зөвхөн одоо жишээлбэл за одоо нэр дуртаад яг одоо энэ дэлгүүрийн лангуун дээр байгаа мах яг тийм нэг стандартын дагуу ингээд цэвэр одоо байгаа те эрүүл байгаа гэж хэлж чадах одоо. Их нэг газараас л ирж байгаа шүү дээ. Ер нь тийм те. Гэхдээ тэрийг мэдээж одоо саяны хэлдэг дэлгүүрүүдээс махаа авбал тэр мэдээж угаана одоо цэвэрлэн янз бүрийн илүү тутамыг нь авчиж байгаа учраас бас илүү найдвартай байх. Тэгтээ бол яг нэг тийм 100% бол итгэл төгсөл биш л байна. Тэгээ стил нөгөө нядалгаа нь өөрөө стандартгүй. Тээвэр нь бас л бүрэн стандартгүй байгаа учраас бүхэл газар одоо манайх хүч чонгор гэдэг газараасаа л маха авч байгаа. Авч шүү дээ. Тэрүүгээр л одоо дамжиж байдаг. Тэгэхээр тэрний бас хөгжил юмнуудыг бас сайжруулах хэрэгтэй байх гэж миний бас бодод байгаа. Гэтэл нөгөө нэг
үйлдвэрийн аргаар явсан мах маань дунд нь нөгөө зардлууд ингээд шингэж байгаа ч үнэтэй болчиход байгаа. Тэгэхээр иргэд бол сонгохгүй байгаа бас нэг шалтгаан байна тий. Тий. Гэхдээ бид нар одоо нэмэн өртөг шингээж байгаа тэр процессаа стандартчлаад нэмэн өртөг шингээснийхаа төлөө бид нар нөгөө яг ийм эдийн засаг том утгаараа оролцогч талууд бүгдээрээ хожиж болно тий. Малчид одоо орлого нь хизээ тодорхой байх уу, хэдэн төгрөг авах уу гэдэг нь тодорхой барьцаа тавьж болж гин. За дээрээс нь худалдаа авахч бас янз бүрийн эрсдлүүдээ хааж гин. Эрүүл мах бид нар бүгдээрээ хэрэгжилж гин. Тэгээ нийлээд бас энэ чиглэлээ гадагшаа гаргаж гин гэдгээрээ бид нар бол одоо төр засгийн хувьд гэх юм бол одоо энэ махны нөөцийн асуудал санаа зовхгүй байх ч гэдэм үү, инфляцийн асуудал бас тодорхой хэмжээнд толгой өвдөх нэг сэдв багсна гэсэн үг ч тийм. Тэгэхээр энэ том хожиж байгаа зүйл гэдгээ бас харах нь илүү зүйтэй байна. За сүүлчийн асуултыг хоёр төвчөндөө тавья. Махны үн тэгээд одоо намар бурх болоо яах вэ? Юу гэж бодож байна? Та ихлээр. Би бол яг одоо түрүүний хэлсэн нөгөө биржийн систем нийлүүлэлт зэрэгээ бодохоор яг энэ тогтолцоог бүрдүүлэх юм бол одоо 2-5 жил шаардах нь. Тэгэхээр үүнээс өмнө одоо ямар ухаалаг арга хэмжээ авах вэ? Нөөцөө бүртгэх юм уу? Тэр одоо тогтолцооноос одоо махны үн бол хамаарах байх гэж бодож байна. Нэгэнт одоо бүтэн циклээр тогтолцоо засах хүртэл биднэрт ямар нэгэн тийм тодорхой зүйл хийх боломжгүй байгаа гэдэг. Миний хувьд бол энэ уусаа зах зээлийнхаа юугаараа унана. Тэгвэл мэдээж саяны ингэж өндөр өссөн байгаа махны үн маань саяны 25 оны хамрын ханшлуу очихгүй байх гэж байна. Мэдээж тодорхой хэмжээнд бол буу энэ дээр ч нэг маш олон цаг агаар тэг хүний хэрэгцээ шаардлага. Одоо жишээлбэл тэтгэвэр буусны маргааш хүүхдийн 100 мянган төгрөг орсны маргааш махны үнэтэй л болдог. Тэгэхээр тэр нөгөө нэг тогтолцоонууд уусаа ингээд наачаа ингээд үргэлжлүүлвэл явна. За намар болно, буцаагаад өвөл болно. За өвөл болохоор онд мэнд орохгүй мал маань бас малчт маань гаргаж эхэлнэ. За тэгэхээр одоо тэрийг дагаад нийлүүлэлт, эрэлт гэдэг хоёр зарчим бол махан дээр бол маш үйлчлдэг. Яг шиг амар мэдрэмт юм. Ялангуяа энэ нэг юм цаг үеийн шинжтэй. Цаг үеийн шинжтэй. Нөхцөл байдлаас болоод та. Тэгэхээр ямар ч байсан цаг үеийн улирлын нөлөөгөөр бол одоогийнхоос үн бол буурнаа. Гэхдээ энэ хугацааны шийдэл олоогүй цагт бол байнга л буурал өсөөл ингээл явна. Энэ савлгаа бол байнга л юм өндөр бөгөөд дээрээс нь таамаг тааварлахад төвхтэй нөхцөл байдал байнга байх нэ гэдэг ийм л дүгнэлт рүү хүрч ах шиг байна тийм үү. Сүүлийн 8 жилийн хугацаанд бол ер нь дандаа л өсөж ирсэн. 19 онд үхрийн мах 6000 төгрөг байсныг одоо манай хүмүүс яар дэргэд маань санаж байгаа болов уу болов. Тэ өнөөдөр 40000 гэж байгаа. Тэгэхээр ийм амар хол зөрүү өсөж байгаа. Тэр хол зөрүү өссөн жил нь энэ жил байлаа. Хүн болгоны одоо нөгөө төрөвч рүү хүн ороод ирэхлээр эн чи юу болоод яач вэ гэж л хүмүүсийн анхаарал татчих шиг байна л да. Гэхдээ өмнө бол энэ үн өссөөр л байсан. Тэрийг хүмүүс яг амьдрал дээр бас яг мэдрэгүүл болов гэж бодож байна. Энэ жил бол огцом төрөвч рүү ингэж орж ирж байгаа учраас. Сая нэг асуулт нэмээд санаанд орлоо. Одоо энэ төлөлөлт өөрөө их хожуу болдог болсон тийм. За тэгээд байгалийн хүчин зүйлээс хамаарат 100 ингээд бас эрсдэлтэй нөхцөлөд үүсдэг болсон. За дээрээс нь тараг твэрэг авах асуудалтай. Тараг твэрэг аваад илүү богино хугацаанд илүү өндөр жинд хүрэхтэй хоньны махны хувьд жишээ нь жинд хүргээд илүү нөгөө малчт маань орлого олох гэдэг дээр аюул дэм дутагдaltaй харагдаад байдаг л та. Жишээ нь тэрний оронд ямаа тижээж байгаа нь өсөж байгаа нь хамаагүй ашигтай бодохгүй эдийн засаг те нолуур авчин нолуур нь одоо 200 мянга хүрчлээ. За тэгээд зудны хувьд бол ямаа бол илүү одоо үргэлжлэх нь бага байх жишээтэй. Тэгэхээр жил болгоно нэг ямаанаас нолуур авчин. За гэтэл нэг хоныг жишээлбэл нэг жил байлгаад ингээд дараа жилд нь ядлаа гэхээр 100-д үргэлжлэх магадлал нь ямаанаас илүү өндөр байх жишээ нэ. За тэгээд нөгөө бэлчээрээр явуулаад байдаг болохоор тарга твэрэг авах нь удаан ч гэдэм үү. Ингээд харьцуулаад үзэхээр бараг нөгөө хоньны 1 кг хоньны амьдын жин 50 кг бишээ юу н цул махны жин нь одоо 40-оос дээшээ 50 ил хүрж иж нөгөө ямааны өгж байгаа орлого руу дөхөж очиж байгаа байхгүй тий.
Тэгэхээр энэ дээр юу нь яг ямар одоо бас л том ажил байх л та ухсаа үйлдвэр ферм гэл ингээл. Тэгэхээр ер нь энэ нөгөө яваад байгаа бидний яваад байгаа энэ бэлчээрийн мал аж ахуйн маань өөрөө ер нь яг амьдрах тэсвэх юм урт настай байх юм үгүй юу. Тэгээ одоо энэ байгаль орчны дулаар л зөвлөлтийн асуудал гэл тээ. Та ер нь энэ дээр яг ямар миний хувьд бол энийг бас эрчимсэн мал аж ахуй өөрөө бас тодорхой хэмжээнд орох ёстой л гэж боддог л доо. Тэгээд энийг бас одоо хослуулад явах хэрэгтэй байна. Одоо манай Монгол малын махны амт чанарын одоо бусад орнуудаас ялгаатай байгаа шалтгаануудын нэг маань бол одоо бэлчээрийн малж ахав болчиход байгаа шүү дээ. бас давуу тал бас нэгдлийн бас давуу тал. Одоо бид нэр өөр газар очиод гадаад оронд очиод мах идэхлээр арай өөр амттай байдаг. Манай мах арай нэг өөр байгаад байдаг те. Тэрхэн болох мэдрээд байгаа. Миний хувьд бол энийг жоохон хоссон маягтай гар явж иж бид нар дараагийн шатанд бас очих байх гэж болж байна. Малчд маань бас өөрсдөө бас тэр тал дээр бас нэлээд ажиллах хэрэгтэй байх. Тэгжиж энэ маань бас өөрөө нөгөө нэг дараагийн шатандаа ингээд айгүй олон секторуд байна л та. Би бол жишээлбэл ганц үйлдвэрлэлийн чиглэлийн улсууд байгаад байна. Тэгвэл энэ дээр бас мал аж ахуйн бас нэг хүн байгаад тэгээ ингээд төрөөс байгаад ингээд бас явбал илүү үр дүнтэй байх болов. Окей. За даваа жаргал захиралд сүлийн мөчийг үлдээе. Нэмж асуугаагүй хэлхийг хүсчихсэн зүйл юу байна бол? Ер нь бол одоо манай махны үннээс гадна одоо малчид буюу Монгол улсад одоо 400 мянган орчим иргэн байгаа. Тэгээд одоо малчтын одоо амжиргаа, малчтын эдийн засагт орж байгаа харилцаа, за тэгээд одоо эрүүл мэндийн хүртээмжч гэдэг юм уу те, нийгмийн энэ бүх харилцаанд орохын тулд одоо илүү бид нөгөө нэг дараагийн шатандаа гарахын тулд түрүүний одоо ярьсанчлан одоо хоршоолол, эрчимсэн мал аж ахуй, эдийн засгийн харилцаанд орж байгаа энэ одоо тогтолцоо руу бол явхаас өөр аргагүй. Энэ тогтолцоог бид нар бол зөвхөн мал гэхгүйгээр одоо түрүүн бид нар ямаа бол ноолуураа өгдөг бол яг тэр ноолуурыг бас түрүүний биержийн системээр маш одоо эрүүл зарчмаар ингээд одоо явдаг болох юм бол одоо Монгол улсын хувьд малчтын амжиргаа сайжрын эдийн засгийн харилцаанд орно. Одоо Монгол улсын хөгжил бас тодорхой хэмжээнд илүү ингээд түлхэц болох бас боломж нь бүрднэ гэж бол үзэж байгаа. Тийм. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн дүрээд өндөрлөе. Тэгээд зочдтой цаг гарган хүрэлцээрсэн баярлалаа. Та бүгдээ талаар ажилд илүү өндөр амжилтыг хүсье. За ингээд нэвтрүүлэг маань нүрээд өндөрлөж байна. Уул нь зочноор бол хөдөө аж ахуйн яамнаас газрын дарга ирэхээр байсан боловч засгийн газрын хурал давхсаж байгаа учраас одоо амжихгүй нэ гэдэг хариуг хамгийн эзэн хүчтэй бол бас өгсөө хэрвээ ирсэн бол илүү сонирхолтой, илүү бодлогын төвшөнд хийгдэж байгаа ажил төр засгаас төлөвлөж байгаа зүйлүүд дээр юу байгаа вэ гэдэг дээр илүү тодорхой наривчлсан бас илүү өргөн хүрээнд асуудлыг ярилцах ийм боломжтой байх байлаа. Гэхдээ мэдээж махны асуудал бол нэг удаа яриад дуусах зүйл биш. Тодорхой хугацааны дараа мөн илүү сэдвээ өргөтгöd бүгдээрээ энэ асуудлаараа таашдаа ярилцах болно. Асуудлыг яриад өнгөрдөг биш. Шийдлийг гаргаад ингээд дуустдаг ийм нэвтрүүлэг байхын төлөө миний бие бол анхаарч ажиллаж байгаа. За тэгээд яг л одоо олон улсын зах зээл дээр бид аливаа бараа бүтээгдэхүүний үнийг ингээ харж байхад бол маш чөлөөтэй өсдөг бас ундаг гэдгийг та бүгд сайн мэднэ. Жишээлбэл алтны үн байна, зэсийн үн байна. За газрын тосны үн байна. Дайн дэглээ, барил газрын тос $70 байсан, 100 боллоо. Өнөөдөр буцаад 70 ороод ирж байна. Тэгэхээр өсөж болдго юм бол бас унаж болдог. Ийм байхын тулд бол маш олон оролцогчтой систем өөрөө, платформ өөрөө бий болсон байх хэрэгтэй. Тэр платформ дээр бүгднгийнх нь хүлээн зөвшөөрөгддөг стандартчлагдсан бараа бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Алтгaalд ярихад дэлхийн нийтээр 4-9 алт юм уу, 3-9 алт юм уу гэдгийг л мэддэг шиг бид махныхаа одоо чанар, гарал үүсэл, стандарт тэр бүх зүйлийг олон улсын түвшинд авчиж хүргэж чадах юм бол бидэнд бас цаашдаа томоохон орлогын их үүсвэрч гэсэн эдийн засгийн төрөлжил талаасаа харагдаж байна. За мөн нөгөө талдаа боттой үнээр манай ард иргэд маань махаа худалдаж авч хэрэглэх. За нөгөө талдаа гадаа гандаж хүүтэнд хөрдөг малчид маань бас өөрсдийнхөө хөдөлмөрийг илүү өндөрөөр нөлөөлж орлогоо илүү олох, түүнийхээ ирээр аж амьдралын сайжирдаг ийм эдийн засаг, ийм хөдөө аж ахуйн салбарыг бид хамтдаа
бүтээх зайлшгүй шаардлагатай байна. Эсбүгээс бид өнөөдрийнхөө энэ нөхцөл байдалтай тулгад тойрсон энэ асуудлаа ясаар ах болно гэдг нь бол ойлгомжтой. Ийм учраас дараагийн тусгай дугааруудаар махны асуудлыг бас хөндөж ярих болно гэдгийг зөвхөн хэлмээр. Анхаарлаа хандуулсан байна.